За нийгэм даатгалын шимтгэлийг 50% бууруулах тохиолдолд үүсэх үр дагаврын талаар тайлбар хий. Салбарын яамнаас. За Монгол улс одоогоос 30 жилийн өмнө зах зээлийн харилцааны шилжих явцад нийгмийн эдийн засгийн салбарт хийсэн томоохон шинжилгээний нэг нь нийгэм даатгалын шин тогтолцоо болох ажил олгогч, даатгалагч хоёр талаас хамтран нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эрх зүйн орчныг бүрдүүлж 1994 онд нийгэм даатгалын багц хуулиудыг баталж 1995 оноос мөрдөж байна. Нийгэм даатгал нь даатгуулагч, ажил олгогч төрөөс хууль заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилсан шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний болон амралтсны амралт эдлэх, ажилгүй болоход өөрт нь хэрэв даатгуулагч нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүд хууль тогтоомжид заасан тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр олгох, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалan өвчснөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээ юм аа. 1995 оноос хэрэгжиж эхэлсэн нийгэм даатгалын тухай хуулиар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тогтоосон бөгөөд 1995 оны 1 сарын 1-ний өдрөөс 2008 оны 1-р сарын 1-ний өдөр хүртэл ажил олгогч нийгэм даатгалын 5 төрөлд нийтдээ цалин өснөө сан түүнтэй адилдах хурлаас 29-с 31%, түүнээс нийгмийн тэтгэврийн даатгалд 13.5%, даатгуулагч цалин хөлс түүнтэй адилдах хурлаас 10%, үүнээс тэтгэврийн даатгал 5.5%-аар тус төлж байсан. Улсын их хурлаас 2007 онд нийгэм даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж 2008 оноос хэрэгжсэн бөгөөд уг хуулийн үйлчлэлээр ажил олгогч, албан журмын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн нийт хувь хэмжээ 19 байсныг 5%-аар бууруулж 14%, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 1%-аар тус бууруулсан. Улсын их хурлаас нийгэм даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2017 онд баталж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр хуульчилснаар 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, тухайлбал 2018 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 1%-аар, 2019 онд тус бүр 0.5%-аар нэмэгдүүлж, ажил олгогч 8.5%, даатгуулагч 8.5%, сайн дураар даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг мөн дээрхтээ ижил нөхцлөөр нэмэгдүүлж 11.5%-аар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байна. За гишүүдэд тайлбарын талаар материал тараагдсан байх. Тийм учраас товчлоод ярий. За иргэний гаргасан хүсэлтийн дагуу шимтгэлийг 50%-аар бууруулсан тохиолдолд сан дээр болон улсын төсөвт ирэх ачааллуудыг бас тооцоолж үзсэн байж байгаа. За нийгмийн даатгалын сангийн 2025 оны орлого 2 дахин буурах тохиолдол буюу иргэний гаргасан саналын дагуу 50%-аар бууруулах юм бол нийтдээ 3.2 их найд төгрөгийн ачаалал ирэх юм. За иргэн хүсэлт гаргахтаа болвол энэ сан дээр ирж байгаа ачааллын 3.2 их найд төгрөгийг Эрдэнэс тавталгаан ноогдол ашигын Эрдэнэс тавталгаагаас нөхөж олох боломжтой гэж хэлсэн байгаа. Гэтэл энэ тооцоол хийгээд үзэхэд бол ноогдол ашиг нь 2.4 их найд төгрөг байж байгаа. Гэтэл иргэний гаргасан хүсэлтийн дагуу 3.2 их найд төгрөгийн юм ачаал ирнэ гэсэн тооцоол гарсан. За нийгмийн даатгалын сангийн орлого 3.2 их найд төгрөгөөр буурснаар дараах нөхцөл байдлууд үүсэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. За үүнд тэтгэвэр тэтгэмж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх боломжгүй бол одоо авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг хөрсөн түвшнээс бууруулахгүй гэж үзвэл улсын төсвийн санхүүжилт 3.2 их найд төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзэж байгаа. 50% бууруулсан тохиолдолд улсын төсвөөс 3.2 их найд төгрөгийн нэмэлт ийм татаас хэлбэрээр авах нэ гэж үзэж болж байгаа. За улсын төсвийн олгох санхүүжилт нэмэгдснээр төлөх татврын хувь хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл одоо авч байгаа тэтгэвэр тэтгэмжийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын хэмжээг 50%-аар бууруулах зэрэг ийм үр дагавар гарч ирэх юм. Одоо яг хүчин төгөлдөр тэтгэвэр аваад явж байгаа хүмүүсийн тэтгэврийг тодорхой хэмжээнд бууруулж иж энэ 50%-ийг хэвлүүлэх юм боломж гарч ирэх нэ гэсэн ийм дүгнэлтийг хийсэн. Тэгээд энэ асуудалтай холбоотой асуулт байвал манай яамнаас хүмүүс ирсэн байгаа. Тэгээд асуултанд хариулахад бэлэн байна.